За баярлалаа. Баярсан заачин байна. Бэлгээ өгье. За баярлалаа минийхөө. Та сайхан үйлчж байна уу? Манай хчээр нь байнга ногоо ургаа удаг. Ногоо ургаа удаг байсан. Тийм. Тэгээд хэдэн сар түлээ? 11 сар. Жилийн 10 сараас жилатын ураг уусан гэсэн үү? Тэгээд сая юм шиг байхаар нь дахиад 25 онд 2 их авч байсан. Одоо нэг юм ярьж байсан. Жилатын ургаа онгод одоо тайгаа хийцэн байгаад байгаа гэсэн үү? Тайгаа орхицсан хайцсан гэсэн бас улс зургуулаад юм дээ. Орхицсан гэхээр зүг юм уу? Тайгаа тулхан байсан. Тэр чинь л айгүй төвшгтэй тийм ээ. Завлан эднүүдийг дагуулаад явдیں۔ За таяг л гээл яваад тахын тэр. Юм ахгүй л хоёр суулгүй. Тэгээд заримдаа орхицсноо ганцаараа явахаар хөө имээ таягчийн юм гэж судалдчихсан Google дээр байгаа. Одоо бол юм санаа зовх юм байна. Одоо хөлмөл шүн нэг жаа чинэр идэлээс өвдөх байцсан. Хол явуулна гэж яхан чинэрчл байдаг. Энэ төмөртэй хөл. Төмөргөнөд гайгүй. Төмөргөнөөс хардаж өрсөн гэж тий. Яг нөгөө нэг өмнө болохоор ураг уухаас өмнө яг яаж өвддөг байсан бэ? Уугаас өмнө дөрөсөн тэгэл таягтай гадаа гараад явахтал толгой иргэн бөөл цутгам заримдаа гуйв нь 2 хөл. Тэгэл идэг байсан. Тэгээд шөнө өвднөө. Ингээл энерж иргэн тойроо өвдөн. Тэгэл янз бүрийн тоцоо чинь песмисээ сарж аваад зарим хүүхдүүд амир хинтрээс цоцорж өгөөл түрхээл тэгээд төр зурал дарнах бас тэгэл өөр дардггүй байсан. Тэгэл гадуур гараад нэг нөхөн намаа орохтол би ийм уужил гардаг байсан. Тэгэхгүй л тэгэл энэ хоёр өвдөгчийн шинрэл 90 лугаан чинэрч өвдөл. Тэгэл нэг юм таягтайгаан тоглоолоор ирдэг байсан. Тэгээ ийм уугаад явал гайгүй. Тэгээ цэтрм агуулаа гэд хөөхтүүд ажиллаад хотоодоо тоглоолчлаа гэл. Тэгэл нэг маалтаа талах юм нэг юм иччил тэгэл уучаад гарч авчихдаг. Ямар тэнх дуртай ингээл нөгөө дэж ажилласан. Би ч одоо энэ улирлын чанартай ажилладаг нэг бандтайгаан байгаа. Тэгээ өгөн 24 онд явсан шүү дээ тий. Тэгээ нэг музейд гавья тавал 2 жил болол явчлаа да. Тэгээ нэг музейг сумдаар нь байгуулад, аймагдаар нь байгуулад тэгээд энэ 100 сумын янзлчаад намар 10 сард явж аймагт нь 6 мөргөнтэй янзлж чадах хэрэгтэй. Манай их ч алдарт ихийн 1 2 хоёулаа гэдэг юм байна. Би ч одоо 8 хүүхэдтэй. 11 төрснөөс 8 байгаа. Тэгэлчгүй хэрэглээд бидээрээ эрэг үр дүнгээ мэдэрсэн болохоор л ямар ч асуудал байхгүй тий. Одоо юмнуудыг хайшцсан би үнэгээл хэлдэг. Бүх юм хайшцсан. Ер нь нэг юм дагнаа хэрэглэх шиг сайхан юм алга. Харин нүдийг одоо хатад явж аппаресанд оруулна гэж хүүхдүүд ирээл ахна. Аппаресанд би дургуул. Тэгэл хүүхдүүд аваад хүүхдүүд одоо манай хүүхдүүд чинь 8 гээд хүүхдүүд байхгүй дандаа мэрэгжилээр ажилт хүүхдүүд байдаг. Дандаа төсвийн цалинтай. Өөрснөө гоонд болго миний тэтгэр хөрж хэлэгдэг бидгээ. Ер нь бол ээж хүн тэгдэг тий. Өөрөө л болгоно гэдэг тий. Тэгэл тэтгэрээ хурааж холбоолж байна. Хөөх юм болж байна. Хүүхдүүд зур юм аваад өгчих юм. Тэгэл би одоо хөгшингөн нэг гэлацлаа юм цаад хаачгүй явах уу? Уцсуулаад хүүхдүүдтэй цөмөрөнгийн дийлдэ болохгүй л үзээд байгаа. Одоо бараг болцоо. Тэгэл эмээг минь ойж өгсөн гээл сар шин болгоноор гоё өмсөд гоёд явах нэ хүүхдүүд нь. Хөөрхөн. За тандаа баярлаа. Гоё хүлээж авлаа. Таны гараа сайхан байна. Харин дутуу 2 3 удаа уулзлаа. Хаагаад байгаа нөхөө.